За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 19 оны 7 сарын 16-ны өдөр. Өнөөдөр крипто валютын ханш яаж өөрчлөгдсөн амралтын өдрүүдэд наадмын өдрөөр цаашид биднээсийн үзэж байгаагаар ханш хаашаа хөдлөх үү? Энэ талаар ярина. Бас энэ дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр энэ крипто валютын талаар ямар шүү мэдээлэл байгаа талаар ярья. Яг одоогоор 10,686 та байна. Наадмын өнөөдөр бол 13,000 та байж байсан. Ингээд одоогоор жоохон уналттай байна. Ерөнхий ханшны хандлага бол өсөлтийнхөө тренд дээр юу бүх зах зээлийн төлөвтэй байгаа. Тренд бол өсөлттэй байгаа. Энэ ойрын хугацаанд бол энэ 7 хоногийн дотор л ингээд уналттай байгаа. Энд бол нөлөөс маш олон хүчин зүйлүүд байгаа. Энэ сард бол маш их сонирхолтой үйл явдлууд болно. Одоогоор биткойны long бол 50.9%, short бол 49.9% байна. Энэ дээр бол одоо худалдаа авагчдын тоо арай илүү байна гэсэн үг. За Дональд Трамп бол 12-нд бол энэ биткойны талаар бол анх удаа үг хэлсэн. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч бол энэ биткойны тухай анх удаа үг хэлж байгаа юм явдал болж байгаа. За энд юу гэж хэлсэн бэ гэхээр бол би крипто валют бол биткойныг бол дэмжих жишээ. Энэ мөнгө биш зүйлийг дэмждэг. Энэ ханшны хэлбэлцэлтэй тэгээд агаар дээр суурилсан ийм зүйлийг бол би дэмждэг гэсэн байгаа. Крипто хөрөнгө бол зохицуулалт байхгүй, хууль бус 8 арилжаа хийдэг ийм зүйлгээд ингээд ярьсан байгаа. Энэ дээр бол крипто валют дээр ажилладаг хүмүүс өөрсдөө сэтгэлдээ бичсэн байдаг. Энэ Justin Sun гэдэг та нар мэдж байгаа Tron одоо төслийн удирдагч 25-нд бол энэ ерөнхийлөгчийг яг энэ Twitter дээр бичсний дараа нь бол өрсөн байгаа. Энэ 7 сарын 25-нд бол Warren Buffett-тай уулзсан 6.1 сая доллараар бол энэ Buffett-тай уулзах юм урилга аваад ялсан байдаг. За ингээд маш олон хүн бол энэ дээр сэтгэлдээ бичсэн байгаа. За энэ ягаад энэ улс орнууд ингээд том хүчирхэг улсууд крипто валют биткойны талаар яриад эхлэвтэй. 1-2 жилийн өмнө бол крипто валютын биржүүд ч юм уу майнинг хийж байгаа компаниудыг хятадаас гарч яан. Хятад бол крипто валютын зохицуулалт хийж яан зөвшөөрөхгүй гэж ярьдаг байсан. Япон руу гарлаа, Солонгос руу гарлаа, Солонгосоос Мальт руу явлаа гэдэг байсан бол одоогоор энэ дэлхийн хүчирхэг улсууд бол ярьж дуугарч эхэлж байна. Энэ бол их маш нааштай сайн үзүүлэлт. Манайд бол үндсэн хуулиа өөрчлөнө гэдэг хурлыг 108 гишүүнтэй 5 жилийн хугацаатаар сонгодог болохоор ерөнхийлөгч юм үндсэн хуулийн өөрчлөлтөнд нэмэлт өөрчлөлтөнд саналаа өгсөн байлаа. Хизээ крипто валют энэ биткойн том хөнгөний зохицуулалтын талаар ярих нь бол одоохондоо тодорхой байна. За бүгд график дээр авч үзье. Яг одоогоор биткойн 10,683 доллартай тэнцүү байна. Энэ дээр бол биднээс нөгөө өмнөх бичлэг дээр үзүүлж ирсэн 10,000-аас 14,000 хооронд ингээд ханш бол нэг өсөндөө биднээс 11-ээс 10,000-аас 14,000 хооронд ингээд ханш хэлбэлцэнэ. Энэ флет буюу энэ яг нэг төвшнөө барина гэсэн юм тайлбар тавьж ирсэн. За энэ дээр өнөөдөр биднээс арай өөр юм ярина. За SME-ийн фьючерс арилжааны энэ график дээр харуул зүгээр. За энэ нэг өдрийн хязгаартай энэ фьючерс арилжаа өнгөрсөн 7 хоногт бол амралтын өдөр бас энэ тасралт үүссэн байна. Ханшны тасралт 11,359-өөс 10,955 долларын ханшны одоо тасралт үүссэн байна. За Fibonacci индикаторыг бол хэрэглэхдээ энэ доороос өсөж байгаа тохиолдолд бол энэ хамгийн доод цэгээс ингэ дээшээ аваад татчихдаг. За биднээс ингэ хамгийн дээд цэг хүрсэн 14,100 хүртэл ингэ Fibonacci индикаторыг ашиглаж үзье. Одоогоор бол энэ тасралт хаана байна тийм ээ. Ханш дээшээ өсөөд мэдээж энэ ханшны тасралтыг SME биржийн 11,370-ыг бол нөхөн. Энэ доор Fibonacci-гийн 38% эсэргүүцлийн шугам бол энэ 10,000 дээр байна. За 50% нь бол 8,700 дээр байна. 61% одоо Fibonacci
Fibonacci одоо индикатор бол энэ ханш 7500 дээр энэ бол маш их чухал ханшны түвшин байгаа. 8500-ийн түвшин бол хөгдөөгөө байгаа. Буцаж одоо ханш доош өнөр бидний үзэж байгаагаар ханш ямар шүү төлөвт орох талаар одоо ингээд авч үзье. Одоогийн бодлоор ханш эндээс ингээд жоохон өсөөд за энэ 38 шугамыг нэвтлэх магадлалтай. За дараагийн одоо зорилго бол энэ ханшных 38-аас ингээд доош ороод 50% юу 9000 дээр ирнэ. Бид бол өмнө нь бичлэгүүд дээр бол 11 хагас 12 мянгатай бодвол ханш жоохон унаад 9000 8500 дээр орно гэсэн юм өөрсдийн шинжилгээг хийжсэн. За хэрвээ ингээд 9000 8800 руу ингээд ороод ирэх юм бол буцаад доошоо юуны шугам руу орно. Одоо энэ 8500-ийн энэ ханшин дээр ирэх магадлалтай. Fibonacci-г бол уналттай үед яаж зурдаг вэ гэхээр ингээд дээрээс нь зурна. За эндээс биднээс Fibonacci-г татаад үзье. За доотлын ханш энэ хүртэл ингээд явъя гэж үзэх юм бол бас л 68% одоо эсэргүүцлийн шугам бол 9600 дээр. За 38% бол нөгөө SMI тасралт буюу 7100 дээр ирж байна. За энэ болгонд бол яагаад биднээс унахгүй гэхээр ер нь энэ өвөл буюу 4 сарын үед бол энд институционал хөрөнгө оруулагчид бол маш их биткойныг цуглуулсан. Одоо тэгээд 13 14 хүргээд ингээд буцаагаад ашгаа гаргаад зарж гин гэж үзэж байгаа. За энэ ханшны тал дээр биднээс буцаад ярина. Libra гэдэг криптовалют Facebook-с гаргаж байгаа энэ асуудалтай бол Америк нэгдсэн улсын конгрессээс бол энэ Facebook-ийг дуудсан. Одоо хэлцүүлэг юм уу тайлбар тавиулах гэдэг энэ сенатын танхимууд дээр санхүүгийн хөрөнгө оруулалт болон банкны танхимын гишүүдтэй уулзалт хийж байгаа. Өнөөдөр ихнийх нь явагдаж байгаа. Дэвид Маркус гэдэг Calibra төслийг хариуцж байгаа ерөнхийлөгч нь бол очиж одоо тайлбар тавина. Түүний өмнө бол өчигдөр энэ өөрийнхөө загтлыг бичсэн байлаа. 16-нд өнөөдөр бол эхний одоо танилцуулга хийж байгаа. Тэгээд энэ банкны одоо сенатын танхимын гишүүдэд болон хариуцсан хүмүүст бол тайлбар хийхээс өмнө юм захиа явуулсан байгаа. Энэ Libra-г яагаад гаргаж байгаа, ямар учиртай гэдэг талаар бичсэн. Гол санаанд бол нөхөр бол энэ статус квогод удаан хатгалж болохгүй. Facebook компани бол энэ харилцаа холбооны талбар дээр бол арчлыг хийсэн. Бид бол энэ Libra төслөө хэрэгжүүлээд Libra криптовалютыг нийт түгээн одоо Facebook-ийн гишүүд бараг 2 тэрбум энэ банк санхүүгийн системийг дамжуулаад ердийн хүмүүс хоорондоо мөнгөө шилжүүлэхэд бол маш удаан хүндрэлтэй шимтгэлтэй очрол биднээс энэ Америкийн холбооны улсын зохицуулалтын байгууллагуудыг хууль дүрмийн зөрчгүйгээр зөвшөөрөл өгсөний дараа энэ Libra-га гаргана гэсэн юм тайлбар тавьж байгаа. За тэгээд энэ Calibra гэдэг бас Libra зориулсан төрөвч дээр ажиллаж байдаг. Энэ Libra Association буюу энэ байгууллагад бол маш олон компаниуд ингээд нэгдэн оролцсон байгаа. Энэ төлбөрийн хэрэгслийн компаниуд байна, технологийн компаниуд байна, харилцаа холбооны компаниуд байна, блокчейн үйлчлэгийн дээр ажилладаг компаниуд байна, venture capital буюу хөрөнгө оруулалтын сан мөнгө санхүүгийн байгууллагууд орцсон бус байгууллагууд байна те. Бидний сайн мэддэг Mercy Corps харагдаж байна энэ дээр. За PayPal, PayU, Mastercard одоо төлбөрийн хэрэгсэл технологийн Facebook, Calibra, Farfetch, Lyft, Spotify, Uber гэднээс компаниуд байж байгаа гэдэг. Энэ маш олон компаниуд бол 10 саяын тусдаа хөрөнгө оруулалт гэдэг энэ альянс үүсгээд Libra Association гэдэг дээр нэгдээд ажиллаж байгаа. Calibra нь бол энэ зориулсан төрүүч. Дэвид Маркусын хэлж байгаагаар бол Calibra бол төлбөрийн хэрэгсэл болно. Тэрнээс ямар нэгэн хөрөнгө оруулалт биш, хувьцаа бонд авдаг шиг энэ
хөрөнгө оруулалтын зүйл биш, төлбөр хэрэгсэл байна. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын хууль дүрмийг сахиж энэ бүртгэл хувь хүний бүртгэлийг бол энэ association юу ассоциацид орсон байгууллага болон Facebook ашиглахгүй гэсэн юм зүйл ярьж байгаа. Та бүгд Цукербергийг мэднэ. Сенат дээр бас өмнө дуудагдчихсан. Тийм байгаа. За нөгөө нэг нь бол энэ холбооны нөөцийн сангийн одоо тэргүүн Jeremy Powell гэдэг хүн бол энэ биткойн алт хоёрыг харьцуулсан багтай одоо ярилцлага өгсөн байгаа. In the traditional sense, I think things like that are possible, but we really haven't seen them. We haven't seen widespread adoption. I mean, Bitcoin is a good example. Really, almost no one uses Bitcoin for payments. They use it more as an alternative to gold, really. It's a store of value. It's a speculative store of value, like gold. So we don't have, and people of course have been talking about this since cryptocurrencies emerged. But we haven't seen it. But that's not to say we won't see it. And if we do see it, yes, you could see a return to an era in the United States where we had many different currencies. За ийм нэг мэдээлэл байна. За энэ бүгдээс харахад бол ер нь криптовалютын зах зээл бол нэлээд их эрчимтэй хөгжиж байна. Маш сайн болж эхэлж байна. За эфирмийн талаар бид энэ альткойнуудын талаар дараа нь ярина. Одоо энэ эфирмийн ханш бол нэлээд унтсан 215 энэ 4 сарын 2-нд биднээс энэ графикийг хийжсэн 147 тоо эфирм авчихсан бол одоо бараг энэ 200-аас доош ороод ирсэн юм байдалтай байна. Coin market cap дээр биткойны давамгаалал 66.6% байна. Нэгсэндээ биткойны давамгаал 2017 оны 2 сарын 20-наас хойш биткойны давамгаал 85% явж байгаа ингээд унаад ингээд өсөөд 50-60 хүрч ирсэн бол өнөөдрийн байдлаар гэхэд энэ бараг 66-70% руу ороод ирсэн байна. Альткойнууд бол энэ жоохон суулттай ханш унсан байгаа. Иймэрхүү байдалтай байна. За энэ Америкийн сангийн сайд Стивен Mnuchin гэдэг хүн бол мэдээлэл хийсэн байгаа. Libra юу энэ криптовалют ялангуяа Libra-тай холбоотой энэ Марксыг Cryptocurrencies such as Bitcoin have been exploited to support billions of dollars of illicit activity like cybercrime, tax evasion, extortion, ransomware, illicit drugs, human trafficking. Many players have attempted to use cryptocurrencies to fund their malign behavior. Libra бол криптовалютыг бол оруулж болохгүй гэсэн юм ярьж байна. Гэвч өөрөө бол ингээд энэ долларыг бол маш их хэмжээгээр хэвлээд их нэртэйгээ зураг нь харагдаж байна. Та бүдгийн өмнө долларыг бол одоо хэмжээ хязгаардаггүй бол хөвлөж болно. Нэг зүгээр цаасан дээр будагтай цаас гэсэн үг. Ногоон хөнгөтэй ингээд хэвлээд дэлхийн нийт тараадаг. Ямар ч алтан баталгаа байхгүй. Холбооны нөөцийн сангийн бол одоо хувийн компани байгаа. Криптовалютаар ингээд болох бүтэхгүй зэвсгийн намаа ард тамхи хийдэг гэдэг ингээд хууль үүсцүүд хийдэг гэж байгаа боловч энэ цаасан мөнгөөр бол тэрнээс илүү 8 арилжаа хийж ингээд дэлхийн нийтээр төгснгийг бид бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тийм учраас бол энэ криптовалют бол зайлшгүй яалч уу иргэд буцалтгүй бидний хэрэглээ болохоор ингээд ороод ирлээ. Том гүрний том банк санхүүгийн байгууллага удирдагчид бол одоо ингээд криптовалютад санаа тавьж байгаа гэдэг чинь зайлшгүй энэ чиглэл рүү явж байна гэсэн үг байна. За Binance дээр энэ маржин арилжаа ороод ирсэн байгаа. Та бүгд ингээд харж байна. Маржин арилжааны төвчлөр дээр limit market stop limit арилжаа гэдэг юм болж байгаа. За биткойн ханш цаашаа явах вэ гэж. За одоогоор хэрвээ биткойн аваагүй хүмүүс бол бид дахиад зөвлөхөд төр хүлээх хэрэгтэй. Биднээс харж байгаагаар бол ингээд ханш Fibonacci бол ингээд дээрээс татаад энэ 2000 3000 за хамгийн эхний үнэлтийн
сошин дээр аваад ирээ. Бидний үзэж байгаагаар бол энэ 61-ийн фьючерс арилжааны тасралт дээр ирсэн байна. Ханш цаашдаа бидний үзэж байгаа ингээд жоохон оцож өсөөд нэг 10,011 руу ороод 11,200 хүрэхгүй болов ингээд буцаад 50% юу 9,000 руу орно. За энэ хооронд бол ингээд хөдөлгөөн хийгдэн тийм ээ, янз бүрийн хөдөлгөөн. Тэгээд энээсээ доош унах юм бол ингээд 8,000 руу ороод 7,100 руу орох магадлалтай байгаа. Нөгөө нэг нь бол энэ эсэргүүцсэн шугам буюу 12,500 13 руу явах магадлал арай бага болов гэж үзэж байна. Тийм учраас биткойн аваагүй хүмүүс бол түр харцсан дээр баг 12,500-ийн шугам руу ороод ирсэн бол одоо тодорхой хэмжээгээр өөрийнхөө мөнгнөөс бол биткойн авахд бол аюулгүй болов гэж үзэж байна. За ингээд 8 сар бол биткойны ханш ундаг сар гэж хүмүүс ярьдаг. Тийм учраас та бүгд энэ биднээсээ өгч байгаа мэдээлэл дээр үндэслээд өөрсдөө зөв шийдвэрийг гаргаарай. За Махатма Гандигийн хэлс өгөөдөг эхлээд таныг үгүйсгэн, дараа нь таныг шоолно, дараа нь тантай дайтна, эцэст нь та ялна. Махатма Ганди. За ингээд та бүгдэд анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа. Cryptocurrency could disrupt one of the biggest and oldest problems that has ever existed on this planet. The ability to move currency. You know, in the old days, it used to be I trade my donkey for my chicken or my chicken for my donkey or your donkey. Currency was originally just a simple way to trade my chicken, get some money, and go buy a donkey. And it used to be coins, and the coins got too heavy, and then they went to a paper, and then when the paper for a while was back, the golds and the silvers and the things, the real assets. And then back in the 70s, I guess, that was removed. The gold standard no longer backs the dollar. Dude, what's that piece of dollar worth? What's that dollar worth? My 8-year-old daughter asked me just yesterday, she says, Papa, how can a piece of paper be worth anything? All we know for sure is it's worth so little that the bank takes it and converts it to a digit. They don't even want the paper. Stocks are worth even less. Go to Bank of America. Say, hey, I want to borrow money to buy your Bank of America stock. No, won't do it. They'll lend you money to buy a piece of real estate though. Why? Because they know that piece of real estate produces income every month. So what is Bitcoin? What is Litecoin? What is cryptocurrency? All I know is this. If I sold mine today, that speaking gig paid me $1.6 million. Problem is, if I sell it today, I'm gonna get cash for it. I know there's a whole bunch of you out there that know a lot more about this space than I do. The fact that you know more doesn't mean you do more. While you guys are learning about it, figuring it out, somebody gotta make a trade.